дэлхийн хамгийн халуун цэгүүдэд эрсдэлтэй хүнд хэцүү орчинд хүн төрлөختний их тайван аюулгүй байдлыг хангахын төлөө ам бие үл хайрлан төр засгаас даалгасан үүргийг хариуцлагатайгаар амжилттай биелүүлж буй энхийг сахиулагчдаа болон үүргээ нэр төртөө гүйцэтгэж ирсэн Монгол цэргүүддээ Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж баяр хүргье. Төр засгийн зүгээс цаг зуурын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед мөн хөдөлмөрийн багтаамж ихтэй хүн хүч хугацаа шаардсан хүнд хүчээр үүргүүдийг зэвсэгт хүчинд даалгаж байдгийг бас энд дурдахгүй өнгөрч болохгүй. Цаг уур засцуудын бүхэл хүндрэлтэй үед ард иргэдийнхаа төлөө ажиллаж байдаг зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд бас ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж баяр хүргье. Монгол улсын засгийн газраас батлан хамгаалах салбарын хэцүү орчинг болсонгүй болгох, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран батлан хамгаалах зардал салбарын төсвийг нэмэгдүүлэх, цэргийн албан хаагчдынхаа цалин хөлс нийгмийн баталгааг хангах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно. Тухайлбал хөдөө орон нутагт алба хааж байгаа цэргийн албан хаагчдынхаа гэр бүл нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор алслагдсан тооцох анги салбарын жагсаалтад зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг эрх засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх болно гэдгээ та бүхэнд илэрхийлье. Цаашдаа 2024 онд улсын их хурлаар батлагдсан зэвсэгт хүчний техникийг, зэвсгэлэл техникийг шинжлэх, сэргээн сайжруулах бодлогын хэрэгжилтийг хангах шаардлагыг онцгойлон анхааралд авч түүнд чиглэсэн арга хэмжээнүүдэд бүх талаар дэмжлэг үзүүлж тодорхой асуудлуудыг эрх засгийн газрын хуралдаанаар шийдэх болсноо засгийн газрын тэргүүний хуваар та бүхэндээ мэдэгдэе. Энэ сүүлийн үеийн дайн цэргийн түрэмгийллийн шин чанар арга хэлбэр эрс өөрчлөж байгаа энэ цаг үед зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинчлэн тогтоох асуудлыг эрх засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх болно.